Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр боловсрол телевиз бүтээв. Батэртноо матер гэдэг. Хүнд машин механик оператор мэргэжлийг эзэмшээд энэ мэргэжлээрээ одоо ажиллаж байна. Би өмнөгийн мандлаас туссан. Миний баганаас өрөөнд бусдаар томолсон. Эмээ дээр нэг ахтаа манай ээжи төрсөн чихэн хөвтсөн. Тэр ахтаа би эмээтэй нуруулаа. Авууган Баатартай болоод ер нь багын найз гэж хэлж болно. Багаас нь 10 жил байхын битээр нэг мэддэг гэсэн. Эмээдээ бол их хайртай аим ерөөсөө гэртээ очиод байнга л одоо эмээ ингэж нэмээд гэж байна гээл. Эмээ л хөвгттэй. Эмээ л нандил хөвгт. Хэдэн 23 сартай дараасан ихэсэн жүргэлжсэн. Би нэмээ хөвгттэй нэг баг сургуулийн алтан босгол гоолал өгөх юмсан. Тэгэхэд яа байдаг уу гэж бодож байсан чинь харин баг сургууль төгсгөөд их сургуулиуд хэд төгссөн бахаа. Өөр одоо тэгээд ажиллаж энэ дээрээ би дагаад явах чадaltaй болсон. Миний одоо надад батсан юм ерөөсөн би л өвчсөн хөөгөө талдаа. Манай нэг хоёр хүүгээ өөртөө яагаад гарын ганцхан хөлийн дөрөнд өргөж идэж ирэхтэй өмлөж юм шээ. Хүнд машин механик оператороор Өмнөг аймгийнхаа Политехникийн коллежид 16-аас 17 онд суралцж нэг жилийн хугацаанд суралцж төгссөн. За манай сургуулийн давуу тал гэх юм бол бид нар бол дадлагыг хоёр төрлөөр хийж байна. За энэ суурин жолоодлагын симулятор буюу одоо энэ та бүхэн харж байгаа симулятор дээр хийгээд дараа нь бол бодит механизм дээр бол хийх бүрэн боломжтой. Одоо ажил олгогчдын хүсэж байгаа хэмжээнд хүн бэлтгэхийг бол зорж ажиллаж байгаа. Энийн хүрээнд бол хувь хүний төлөвшил зам байдал талаас нь илүү хичээлүүд бол тавигддаг болсон. Тэгээ амьдрах ухааны 10 мод бол 10 чадамж гэж бас хэлдэг. Тэр нь цаг баримтлах, стрессээ зохицуулах, ажил төлөвлөх, хандлага сайжруулах гэх мэтчлэн одоо тийм нэмэлт хичээлүүдийг бол ордог болсон байна. Авууган Баатар маань бол ерөөл бүхэл техник симуляторуудыг сонирхож байсан. Тэгээд хамгийн сүүлд бол хоёр одоо техник дээр би мэргэшүүлэх зүгээр юм байна гэсэн саналыг бол тавьжсэн. Тэр нь одоо хүндэс дац өөрөө болгоч буюу одоо нэг дамп гэж хэлдэг. Дамп болон дугуй тавьчих хоёр дээр бол төлхөө суралцж төгссөн. Хүндэс хүнээс дэмжлэг төгссөн багшаасаа маань яг ажлын талбар дээр гарах техникийг барихад бэлэн хэмжээний өндөр түвшинд сурсан. Авууган Баатарын хувьд бол яг бүх зүйл яг маш сайн сураад одоо бид нар чадамжтай гэж үнэлдэг. Одоо хуучны шиг
ABC гэж бол тавьдгүй. 80-аас дээш хувьтай үнэлэгдэж явах юм бол ер нь бол чадамжтай гэж үнэлдэг. Хүн дэвшин механизмын операторын мэргэжлийг эзэмшихэд бүрэн дүнд боловсрол эзэмшсэн байхад хүн дэвшин механизмын оператороор суралцах бүрэн боломжтой. Зах зээл дээр хүн дэвшин механизмын оператор маш их эрэлттэй байна. За дээрэс нь цалингийн үнэлэмж бол хамаагүй өндөр байна. Өглөө 5 өнгөрөөж босоод гэрээсээ ажиллаа гардаг. 6-10 гээл тусандаа суугаад ажлын офис дээр очдог. Сефи квар дээр 6:20 хурал эхлээд 7 гээд тараал 7:30 гээл ажлынхаа зааварчилгааг аваад ажиллаа гардаг. За хувь хүн өөрөө нэг техник сэтгэлгээх боломжтой өндөр байх хэрэгтэй. Наад зах нь унж байгаа машин техникийг оншилж чадах дуртай байх хэрэгтэй гэдэг. Тэгээд ер нь хувь хүний чадварыг бас суулгах болно. Гол нь эдгээр чинь бидний нэг гол сонголт хийж байгаа давуу тал нь юу гэдэг. Хувь хүний өөрөө онцлог их шалтгаалтай. Аюулгүй ажиллагааны хандлага их сайтай, багаар ажиллах чадвар сайтай, хүний үгийг сайн авдаг. Юмыг нэг 2-3 хэлүүлчихгүй тийм ээ. Нэг хэлүүлээд өөрөө тэрийг ойлгоод сураад ухаад мэдчих тийм оролдлоготой. Хүн дэвшин механизмын оператороор ажиллахад дадлага туршлага нь тухайн техникийг бүрээ эзэмшсэн байх. Тухайн нэртэй гараад ажиллаад орон зайгаа мэдэрдэг. Тухайн өөрийн техник маань хүн дуурын техник учраас аюултад ордог. Аюултад ордог учраас тухайн техникийг барих гэж байгаа хүн маань маш өндөр түвшинд өөрийгөө бэлтгэсэн байх шаардлагатай. Уганбаатар анх ажил дээр над дээр дадлага жагчаар ирж исэн. Ер нь хүн өөрөө гоё сонирхолтой, дуртай, эрмэлзэлтэй байвал болдог. Угна техник сэтгэлгээ маш сайтай. Өөрөө ер нь ажил хийсэн чинь зоригтой залуутай. Ажлын хамт олон бол их найрсаг. Одоо Монголын бүх аймагаас, бүх сундаас соёлгоод ирж ажилладаг. Ажилтны хувьд ер нь хувь хүний хандлага их мундаг шүү дээ. Өөрөө их дараахан төлөв хүний үгийг хүлээж авах чадвар их сайтай. Тэгээд ер нь багаар хамтран ажиллах чадвар бол их сайн байдаг. Хамт олондоо нэр хүндтэй. Тэгээд ер нь бол манай ажлын онцлогч өөрөө бид нар одоо гадаад байгаа орчноос тийм ээ өөрсдөө дотор орчинд энэ оюутлах орчинд орж ирэхээр бид нар байнгын ер нь өдөр болгон шийдвэрийг суралцж байдаг. Манайх бетон зургийн компани оюутлага гүн уурхай болон оюутлагын сайт доторх бүх бетон зургийг ханган нийлүүлдэг. Миний хийдэг ажил болохоор бетон зургийн материалыг зөөж бэлддэг. За ер нь хүнд машин механизмын операторын үүрэг гэж миний бодлоор бол одоо жишээ нэг бүхэл организм гэж үзье. Юг одоо бид нэг бизнес хийх тийм ээ. Тэгэхээр тэр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хичээс гараад тэр нь түгээлтэнд хүргэж өгөөд борлуулалтыг тийм буцаад эргээд төлбөр орж ирэх бүх энэ механизмын салшгүй нэг хэсэг л ерөөсөө хүнд машин механизмын оператор байхгүй. Тэгэхээр бид тэр 1000 үйлдвэрлэл явуулаад тэрийг бид тэр сайн зөв түгээлтээр тэгээд хамгийн зөв механизмаар хүргэж чадахгүй бол тэгээд үйлдвэрлэл үүсэндээ нэг хэсэг нь дагуулдаад цаашдаа ажил явахгүй хэлбэрт хүрнэ л дээ. Уурхай дампер гэдэг бол энгийн зам дээр машин барьж явах шал өөр. Ер нь дотоод дүрм журм ихтэй. Тээвэрлэлт, хөр суулт бол хамгийн анхан шатны ажил байдаг. Тэгээд ер нь уул уурхайн анхан шатны ажлыг бид нэр хөндөж хийж байгаа гэдгээр л их бахархаж бүтээн байгуулалтад анхан шатны байгууллагаар оролцож байгаад бол их бахархаж баярлж байгаа байна. Оюутлагын сайт дотор бол 100 гаруй километр. Одоо тухайн хаанаас материал тавьж хайш нь өргөж хөө хаанаас хаагаа асрах хөө гэдэг дээрээс удирдлагаас ахлагаас зааварчилгаа аваад юм. Дамп томрох тусам жолоочоос ур чадвар маш их шаардна. Тэгээд одоо 30 тонны байсан бол 60, 100, 150, 210 гэсэн тооны даацтай болж ирнэ. Тэр тусам
жолоочоос ур чадвар шаардна. Нэг 3 давхар хэмжээний баашингийн дээр суугаад аль заанд яаж эргүүл багтах вэ? Энийг тооцоолно гэдэг бол ер нь маш сайн ур чадвар л да. Өндөр ур чадвар гэж бол. Анхнаасаа зүүнээс сурч байгаа машиныг эдлэг ээжлээ моторын эргэлт ч гэсэн техникийн зүүнээс сурч байгаа бол машиндаа ч гэсэн урд нь хэрэгтэй байдаг. Улаанбаатарт бол ерөнхийдөө хүнтэй яаж ажиллаж явах ёстой тийм ээ, хамтарч явах ёстой, үүрэг даалгаврын биелэлт гэж юу гэдэг. Тэрийг эргээд буцаад яаж удирдлага тайлгнаж явах ёстой. Тэгээд энэ харилцаа холбоог хамгийн өндөр түвшинд ахлах ажилтан болон доор ажилтны харилцаа хоорондоо харилцан уялдаатай ажиллаж иж энэ чинь үр дүн гарч идэг. Энэ талаас бол Улаанбаатар харьцангуй урд өгч байгаа. Одоо жишээ нь ингээд оператор шөнийн ээлжинд гарахаар ингээд жишээ аваа ярихад бол нөгөө тухайн өдрийнхөө үйл ажиллагаанаас хамаарат өөр ажил хийдэг байхгүй. Тэгэхэд бол яг тэр хариуцсан ажлыг бол яг л байж байна. Ерөөсөө. Одоо тэр ямар стандарт журмууд хэрэгждэг яг тэрнийхэн дагуу бүр нэгждэг. Нэг үгээр хэлбэл хариуцлагатай, бүтэн үгээр хэлэх юм бол үнэнч, шудраг. Одоо яг л өөрийнхөө мэрэгжлийн чиг баримжааг зөв болоод явж байгаа гэж бодож байгаа. За өмнө нь бол тоогооч хийж исэн, урмын туслах хөлүүдээ бас нэг уурхаад ажиллаж исэн. Цэрэгт яваад цэргээр одоо үлэрч ажиллах тийм сонирхол байсан. Тэгэл энэ бүгдээсээ явж зөв мэрэгчлээ олсон байх л гэж бодож байгаа. Энэ мэрэгчлээ эзэмшээд энэ компанид ингээ энэ мэрэгчлэр ингээ ажиллаад тухайн миний авдаг цалин амьдралд хүрэлцдэг. Энэ мэрэгчлээ эзэмснээр амьдрал маань дэвшилсэн. Сэтгэл хангалуун байдаг. Би хүүдэнгээд өөрийнхөө хүссэн мэрэгжилэн олж хүссэн ажилдан олж хийж мэрэгжилтэн болоосоо тэр жилдээ сайхан мэрэгжилтэй болоосоо гэж боддог таа. Одоо намайг сайн сайхан явж байгаа манай баярлалаа. Цаашдаа эмээгийн маань зар бахархах цаашдаа бүр илүү олон бахархах тэр мэрэгжил бол өндөр шоуны операторын мэрэгжил олсон гэж бодож байна. Би бол уурнаа шиг залуу үлийг хариуцлагатай, тиймэрхүү залуу олон байгаасаа гэж хардаг. Яагаад гэвэл одоо сургалт хийж байгаа ажил, хамтарч ажиллах, найз нөхдийн өвдөж тэр одоо их хүнлэг, хүн чанартай одоо хийж байгаа зүйл дээр яг зүрх сэтгэлээ зориулж ажилладаг ийм хүндэг залуу байгаа. Энд ойлгоод орж ирээд 16 оноос идээр ажиллахад надад гарсан өөрчлөлт гэх юм бол аялалгын сайт дээр явж байгаа өөрөө буулгахч болон чиргүүлтэй дээр ажлуудыг бүгдийг нь зурсан. За Улаанбаатарын хувьд бол одоо жишээ нь зөвхөн энэ манай энэ дамп тракер бол хязгаарлагдахгүй. Одоо тухайн хүн өөрөө мэрэгжил мэдлэгээ дэвшлүүлээд сургалтанд хамрагдаад тэгээд ур чадварын шалгалтын нөгөөд явсан тохиолдолд бид нэр зөвхөн энэ гэлтгүй үний уурхай, ил уурхай дээр тусгай зорилтын төрөв төхөөрөмжийг бүгдийг барих боломжтой л гэж үзэж байгаа харьцангуй нээлттэй. Ажлын баримт нээлттэй зарлагдж байгаа бас ойлгох хэмжээнд. Юм их сонирхдаг, асуудаг. Ийм учраас ер нь амархан сурсан. Одоо бол манай шилдэг операторын нэг болсон ажиллаа хийгээд явж байна. За тэгээд мэрэгжил хүмүүс сайхан байдаг шүү дээ. Агуулгын тэрэндээ эзэн болоорой. Тэгээд үнэхээр хүн ажилдаа шин сэтгэлээс хандчихвал тэгээд амьдралч аяндаа сайхан болно шүү гэж байна да. За Улаанбаатартай хандаж тэгээд тэргүүний уурхай чинь болоорой л гэж хэлээ да. Бүх уулуурхай хүн төвшин хангамжаар ажилладаг учраас ажлын байр маш бэлбэг. Энэ мэрэгчлэр ирээдүйн залуучуудыг сураасаа гэж хүсэж байна. Миний мэрэгчл бол хүн төвшин хангамжийн оператор. Би мэрэгчлэрээ бахархдаг. Гэрээ нэг тийм эмээгийн хүмүүжил бол их анзаарэгддэг шүү дээ. Ер нь бол яг тийм одоо төлөв хүмүүжил сайтай. Тэгээ их ажилсаг. Намайг бол илүү ажилсаг. Энэ зорилго маань энэ мэрэгчлэрийн цаашдаа энэ уулуурхайд хөдөлгөөд энэ бүтэн байгуулалтад гар үе оролцоод open B2 ил уурхаар орох зорилготой байгаа.